Миний өмнөөс миний Binance аккаунтын дотор байгаа мөнгөөр крипто арилжаа гэдэг надад мөнгө болж өгдөг. Крипто арилжааны ботыг хөгжүүлж байгаа. За миний бот миний Binance аккаунтын дотор ерөөдөө бол миний оролцоо үгээр надад байгаа мөнгөөр койнуудыг хямдхан худалдаж аваад үнэ өсгөхөөр зарж ашиг хийн. За энэ ботны арилжааны үр дүнг та нар миний Binance аккаунтнаас яг одоо бодитоор харж байна. Энэ бот үржигдэр санд гэд койныг тэгцэг 14.03-аар худалдаж аваад тэгцэг 14.58-аар зарсан байна. Нэгэсэндээ хямдхан худалдаж аваад үнэн өсөнгүүт зарж ашиг олсныг та нар бодитоор харж байна. За тэгвэл өчигдөр яг адилхан тэгцэг 16.06-аар худалдаж аваад үнэн тэгцэг 16.26 дээр очингууд нь зарж ашиг олсон байна. Ингээд ирэхэд бол санд гэд энэ койн дээр 3 өдрийн хугацаанд 3 удаа арилжаа игээд гурвуулан дээр нь хямдхан худалдаж аваад үнэн өсөх байдлаар зарчиж байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдөр энэ зүйл давтагдаж магадгүй. Хэрвээ өнөөдөр энэ бот санд гэд койныг худалдаж авах юм бол санд гэд энэ койн руу би өөрөө нэмж 1000 Америк долларыг оруулна гэсэн бодолтой байна. Тэгэх юм бол ерөөхдөө бол маш хэмжээний ашиг болно. Ерөөхдөө өчигдөр энэ бот 10 Америк долларын ашгийг олсон. Өчигдөр 10 хэд хэрвээ би өнөөдөр 1000-ыг нэмж оруулах юм бол ерөөхдөө бол хэрвээ миний таамаг зөв бол ашгаа өчигдөр олсон ашгаа ерөөхдөө бараг 5-аас 6 нуглах болов гэж бодож байна. За тэрийг би та нарт бүр ойлгомжтой тайлбарлаад өгье. За энэ ч бол одоо миний арилжааны ботны UI-г харагдаж байна. За хамгийн эхлээд миний арилжааны бот санд гэд койныг энэчнээс ингэж огцсон мунаад ёроол дээр шахуу байхад нь худалдаж авсан байгаа байхгүй. Ерөнхийдөө бол яг огцсон муналт нь зогсох хэсэг дээр нь худалдаж авсан байгаа. Харж байна. Яг огцсон муналт нь зогсох хэсэг дээр нь худалдаж аваад за тэгээд бот худалдаж авсан үнэшнээс нь цаашаага нэг жоохон унсан байна. Өссөн байна, унсан байна, өссөн байна. Ингэж унж өсөж явсаар байгаад эцэст нь санд гэд койн ботны энэ худалдаж авсан үнэшнээс 2-3% 122%-аар өссөн байгаа байхгүй. Тэгмүүд яасан бахна. Энэ бот энэ ч худалдаж авсан койноо 122%-аар өсөнгүүт нь зараад ерөөхдөө бол энэ санд гэд койныг худалдаж авсан мөнгөнд нүгэ 122%-аар өсгөж ажиг болсон байгаа байхгүй. За тэгээд энэ зүйл ерөөдөө өржигдөр ч гэсэн давтагдсан. Өржигдөр яг давтагдсан. За өржигдрийг үрдэн болгож харагдаж байна. Санд гэд койн огцсон мөнгөт нь бот худалдаж авсан байна. За тэгээд огцсон мөнгөт нь худалдаж авснаас цаашаага жоохон огцсон мунаад тэгээд уналт нь ингээд удаашраад за тэгээд ерөөдөө бол энэ хувьд ирэнгүүт нь би худалдаж авсан. Энд чи бот худалдаж авсан бол энэ чи би худалдаж авсан. Ягаад би ботны худалдаж авсан үнэшнээс доошлонгууд нь худалдаад авсан юм бэ гэхээр энэ бот чи ерөөдөө бол V-shape-ээр ашиг болоод байгаа байхгүй. Одоо айгүй болоо арилж байна. Бүгдийн дээр нь V-shape-ээр ашиг олсон. V-shape гэдэг нь англи үсэг гэдэг чинь V гэдэг. Одоо та энийг ингээд анзаарах юм бол яг л V үсэгтэй адилхан байгаа үстэй. Огцсон мунлаа өсслөө англи үсэг гэдэг чинь V гэдэг тэрнтэй яг адилхан. Ерөнхийдөө яг энэ shape-ээр ашиг болоод байгаа байхгүй. Хэдэн удаа ашиг олсон нь бол энэ ч харагдаж байна. Энэ бот жинхэнэ мөнгөөр арилжаа хийж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл нийт 25 койн дээр арилжаад орсон байгаа. За тэгээд энэ 25 койны арилжаан дээр ерөнхийдөө бол 3 койн дээр нь алдагдал хүлээсэн. Тэр нь болохоор Dash Me Blur. Тэгээд Sol B2C энэ гурыг бол би өөрөө худалдаж авсан учраас тооцохгүй. За тэгээд 19 арилжаан дээр нь ялаад 3 арилжаан дээр нь ялгсан байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ ботны зөв таамаглах магадлал нь 80-аас 90% гэсэн үг байхгүй. За тэгээд өржигдөр ерөнхийдөө бол энэ ботны үн ашнаас нэг утсаа шалгасан чинь санд гэд койн худалдаж авсан үн ашнаас нь 2-3% унтсан байсан. За тэгэнгүүт нь би ерөнхийдөө бол энэ бот дандаа V-shape-ээр ашиг олдог. Тэгвэл ботны худалдаж авсан үн ашнаас энэ койн буцаад өсөх бах. Тэгвэл яадгийн яг одоо ботны худалдаж авсан үн ашнаас бүр унтсан байгаа юм чи худалдаад авчигээд
Энд чи би 200 Америк доллараар худалдаж авсан сандыг. За энэ чи бод 200-аар худалдаж аваад би энэ чи нэмж 200-аар худалдаж аваад тэгсэн чи ингээд өссөн байгаа байхгүй. Яг намайг худалдаж авсны дараагаар бүүм огцон өссөн. За тэгэхээр энэ дээр ирэнгүүт нь ирэхэд бол энэ бот өөртөө бүх санд койнхоо 30%-ийг зарсан. Энд чи 40%-ийг зарсан. Энд чи болохоор үлдэгдлээ зарсан. Ингээд үлдэгдлийн арилжаан дээр бол бараг 20 Америк доллар шахав ашгийг бол олсон. За тэгсэн чи өрдөгдөр болсон зүйл өчигдөр ч гэсэн яг адилхан давтагдсан. За санд гэдэг энэ coin ингэж унж агаад энд хурж ирэнгүүт нь бот худалдаж авсан байна. Тэгээд ботны худалдаж авсан үн аншнаас цаашаага унаад өсөөд унаад 1-2% унтсан байх үед нь би нэмж худалдаж авсан. Энд чи бот 200-аар худалдаж аваад би 200-аар худалдаж аваад тэгсэн чинь намайг худалдаж авсан дараагаар жоохон унгуудаа ингэж өссөн байгаа байхгүй. За ингээд ирэхдээ энд ирэхдээ бол ботны худалдаж авсан үн аншнаас уучлаа баг адилхан очингууд нь бот яасан байх нь өөртөө бүх санд койнохоо 40% нь ч зарсан, 60% нь ч зарсан. Ингээд ирэхдээ бол өчигдөр энэ ботны олох ашгийг нь би 2 нугалсан. Яаж вэ гэхээр ботны худалдаж авсан аншнаас нь coin унгууд нь би худалдаж авсан. Нэмж худалдаж авсан. Ингэж ирэхэд бол 2 өдрийн ботныхоо ашгийг бол 2 нугалсан. За тэгээд энэ ботны стратеги нь бол scalping крипто арилжаа. Scalping крипто арилжаа гэдэг чинь ерөнхийдөө судлаад үзэх юм бол dollar cost average manual dollar cost average стратегиг бол бүр төгс тохирдсон байлээ. Scalping арилжаан дээр бот худалдаж авангууд нь ботны худалдаж авсан үн ашнаас унангууд нь би нэмж худалдаж авна. Энийг чинь хэлээд байгаа байхгүй. Энийг scalping арилжаа DCA арилжааны хослол гэж хэлдэг юм байлээ. За тэгээд өнөөдөр хэрвээ энэ зүйл давтагдах юм бол яг адилхан scalping DCA арилжааны хослолоор ашиг олно. Гэхдээ өчигдөр би 200 Америк долларыг нэмж оруулсан. Өчигдөр би 200 Америк долларыг нэмж оруулсан бол өнөөдөр маш томор орно гэсэн бодолтой байна. Өчигдөр нийт арилжааны капитал бол 400 Америк доллар байсан. Өчигдөр бас 400 Америк доллар байсан. Тэгвэл өнөөдөр ирэхэд бол 2000 Америк долларыг оруулах юм гэсэн бодолтой байна. За тэгээд 400 Америк доллар капиталыг 2000 Америк доллар болгох юм бол ерөнхийдөө гарах үр дүн нь 5-аар үржигдэж байна гэсэн. Мөнгө алдах юм бол 5-аар үржигдэн, мөнгө олох юм бол 5-аар үржигдэн. Тэгвэл ямар тач энэ ботны хувьд бол одоогийн байдлаар win rate нь 80 орчим хувьтай байгаа. Тэгэхээр ямар тач ерөнхийдөө бол өнөөдөр үзээд алдна гэсэн бодолтой байна. За тэгээд энэ арилжаан дээр хэрвээ та нар орохыг хүсэх юм бол миний Telegram channel руу ороорой. Ягаад гэхээр миний Telegram channel дээр энэ ботны сигналууд нь тавигдж байгаа. Тэгэхээр та нар энэ ботыг хизээ санд USDT-ийн санд гэдэг coin-ыг хизээ худалдаж авах юм. Тэрийг нэрхэд бол миний Telegram channel-аас мэдэж авна гэсэн үг. За одоо Telegram channel руу яаж элсэж орохыг чинь заагаад өгье. Энэ бол маш амархан. Яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор more гэдэг нэг жижигхэн кноп байгаа. More дэрэн дарангууд нь бичлэгний description гэх нь гараад ирнэ. За тэгээд энэ ч би 2 Telegram channel-ийнхаа линкийг оруулсан байна. Энэ 2 Telegram channel-ийн линкний 2 дахь линкэн дээр нь дараарай. За 2 дахь линкэн дээр нь дарангууд та нар ингээд миний үн төлбөргүй Telegram channel руу орчин. Тэгэхээр өнөөдөр энэ бот санд гэдэг coin-ыг худалдаж авдаг юм бол яг энэтэй адилхан сигнал энэ channel дээр тавигдана. Тэгэнгүүт нь та нар ирэхэд бол Binance руугаа ороод энэ санд гэдэг энэ coin-ийн үн ашиг нь ингээд хянана гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө миний бот хэрвээ өнөөдөр ингэж огц унах юм бол энэ хавцааг худалдаж аваад энэ хавцааг зарна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ бот энэ ингэж худалдаж авах юм бол та нар ботны үн худалдаж авсан үн ашнаас нь унаад энэ дэрэнгүүд нь худалдаж авна гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө бол өнөөдөр миний хэрэглэж байгаа стратеги бол энэ. За тэгээд өнөөдөр та нар санд гэдэг энэ coin-ийн сигналыг хамтдаа хүлээе. Энэ бот санд гэдэг энэ coin-ыг худалдаад авчиж магадгүй, авахгүй ч гэж магадгүй. Бараг л худалдаж авах уу гэсэн бодолтой байна. Өчигдөр бодсон зүйл өнөөдөр ч гэсэн давтагдах байх гэсэн
бодолтой байна. Харж л бай. Дараагийн дугаараар уулзъя. Peace.